Дараагийн хэмжилтийн нэг гол тоног төхөөрөмж юм уу та бол энэ дулааны камер байдаг. Хүмүүс дулаан алдагдлаа шалгуулъя гэд маш олон ийм хүмүүст ийм камертай улсуудад ханддаг. Тэгэхээр энэ камерын онцлог бол ерөн зүгээр яг бодит байдал дээр хас 273.1 градусаас дээш температуртай гадаргуу болгон тодорхой хэмжээгээр температураас хамаарсан энэ дулааны цацраг ялгаруулдаг. Тэрийг нь хүлээж аваад бидний харах гэрлийн мужид шилжүүлдэг ийм төхөөрөмжийг дулааны камер гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө энэ дулааны камерын төсөлмжтойгоор нэг ялангуяа барилгын хаагуур нь дулаан алдаад байна, шалтгаан нь юу байна гэдэг юмнуудыг тодорхойлох боломжтой байдаг. Гэхдээ энэ дулааны камер ашиглахад нэлээд хэдэн шаардлагууд бий. Хэрэв та бүхэн дулааны камер ашиглан дулаан алдагдлаа тодорхойлох гэж байгаа бол танай гэр 24 цагийн турш ерөнхийдөө доктортой температуртай байх ёстой. За дээрээс нь бол энэ дулааны камерыг зөвхөн үүрээр хэрэгэлдэг. Үүрээр хэрэгэлдэг шаардлага нь юу гэдгийг бэ гэхээр ерөнхийдөө тухайн гадаргуу дээр нар тусчих эсвэл гаднаа гарын температур хэлбэлцэлтэй байгаа үед энэ зураг маань буруу мэдээлэл өгдөг. Тэгэхээр энийг одоо илүү зөв бодиттой болгохын тулд яах вэ гэхээр наазах нэг 10-аас 12 цаг тухайн гадаргуу дээр нар тусаагүй байх ёстой, гаднаа гарын температур нь доктортой байх ёстой гэсэн ийм шаардлагыг тавьдаг. Тэгэхээр тэр нь яг энэ өглөө нар мандахын өмнөх нэг 30-аас 60 минутанд л байдаг. Яг шөндөө ингэж нар жаргангууд огцом хүүтэрч ягаад нэг 10 цаг орчмоос өглөөний үүр одоо нар мандтал температур доктортой болдог. Тэгэхээр энэ хэсэг маань яг энэ хаана бол хаагаараа дулаан алдаж байна гэдгийг илэрхийлэх тийм боломж болцоонд бүрддэг. Тэгэхээр энэ үед л дулааны зураг авах хэрэгтэй юм. Тэгэхээр хэрэв та дулааны зураг авахгүйх гэж байгаа бол өглөөгөр авахгүйх хэрэгтэй. Тэгээд гэрээчин температур илүү сайн доктортой байх хэрэгтэй гэсэн. Тэгээ яг зүгээр дулааны зураг авахд нэлээд сайн дуршлагтай хүн байх хэрэгтэй байдаг. Дээрээс нь тэр барилгынхаа хийц бүтээцийг нэлээд сайн мэддэг хүн хийдэг. Сэнсүс зүгээр камер хараад энүүгээр их дулаан алдаад байна гэд ярьж байгаа тийм мэрэгжлийн бус тайлбарууд илээх явдаг л та. Тэгэхээр бас хинээр хийх вэ гэдгээ бас заашгүй бодолцох хэрэгтэй юм. Нөгөө нэг асуудал бол бас яг нөгөө хэмжилт хийх гэж адил урчин засаар шуураач гэдэг юм уу те зас бороо орохч гэдэг юм ингээ ямарваа нэгэн байдлаар гадна ийм огцом өөрчлөлт өгсөн нөхцөл бас хэмжилтийг цуцлаад дараагийн илүү доктортой өдрийг хүлээх нь чухал байдаг. Энэ дулааны камерын төсөлмжтойгоор бас үүрээр хийх боломжтой хэмжилт бол тухайн барилгын одоо дулаан дамжуулалтын илтгэл зүйр гэж юмыг тодорхойлж болдог. Тэгэхээр яг түрүүний өмнөх хэсгээр ярьсан гадна дотор агарынхаа температурыг мэдэж байгаа нөхцөлд дулааны камераараа хараад тухайн гадаргуу яг жигд байгаа хэсэгт гадаргуун температурыг хэмжиж болдог. За тэгээд энэ гадаргуун температурын тусламжтайгаар тухайн хан хэр зэрэг одоо юу гэдгийг те дулаан алдаж байна гэдгийг нь буюу тэр бид тэр дулаан дамжуулалтын илтгэл зүйр гэж хэлдэг. За энэ багшны тусламжтайгаар тодорхойлох боломжтой. Гэхдээ яг энэ хугацаанд ахаад хэлсэнчлэн гадна дотор агарын температураа хэмжсэн байх ёстой. Тухайн гадаргуу дулааны камераар харахад илүү жигд байх ёстой. Тэр нөхцөлд бол гаднаачлах бүтээцийн дулаан дамжуулалтын илтгэл зүйр буюу одоо хэр зэрэг дулаан алдж байна гэдгийг бас тодорхойлох боломж болцоотой байдаг. Тэгэхээр энэ бас дулааны камераар зураг авах, үнэлгээ хийх нь бас үндэсний стандарттай байдаг. Одоо наривчил өндөртэй ийм багчуудыг одоо авах хэрэгтэй. За дээрэс нь яг энэ аппаратанда зориулсан ийм програм хангамжууд байдаг. Зарим нэг наривчилсан температурууд авахыг тодорхойлох, эсвэл репорт хийх гэсэн ийм боломжуудтай програм хангамжтай байдаг. Тэгэхээр тиймэрхүү камеруудыг ашиглах нь илүү үр дүнтэй байдаг.